За тэгэхээр нурууны морилтын үед юу үүсдэг вэ? Хүмүүс ихэнхдээ хүзүү сэрний эсгийн морилт, бүслэхийн эсгийн морилт, эсвэл бүслэхийн болон сэрний эсгийг хавсарсан морилтууд айгүйх үүсдэг. За энэ тохиолдолд жишээ нь бүслэхийн сэр эсгийг хамарсан баган нуруу ингээд баруун тишээгээ хазааж идлээ гэж бодоход энэ хазайсны талын дотор тал цэрний болон бүслэхийн булчингууд дандаа богиносч идэг болвол эсрэг талдаа булчингууд урт болж идэг. Тэгэхээр хазайсан тал руугаа улам ингээд нөгөө булчин богиносоод идэг учраас хүмүүс өөртөө тав тухтай байрлалд байхын тулд тэр булчингуудыг богиносгох ийм байрлалыг улам их авч идэг гэсэн үг. Энэ тохиолдолд яг үүнийх нь эсрэг одоо богиносоод байгаа талын булчингуудыг энэ сунгах улам сунаад байгаа тэр булчингуудыг агшааж хэвийн байрлалд нь оруулаад баган нурууг яг тэнцвэртэй байрлал байлгах йогийн дасгалуудыг өдөр тутамдаа гэртээ хийж хэвших нь хамгийн чухал юм аа.